Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй тавтай морил энэ удаагийн бичлэг бол энэ удаагийн шар мэдээ бол Наблер хамтлаг байгаа. Наблер хамтлагийг сайн мэдэхгүй байгаа бол Монгол хоёр охин маань энэхүү хамтлагт дебют хийсэн байгаа. За энэ удаа яагаад ярихаар шийдсэн, яагаад К шар мэдээгээр оруулж ирж байгаа вэ гэхлээр шинэ гишүүн нэмэгдсэн байгаа. Бид нар 4 гишүүнтэй л дебют хийнэ гэж мэдчихсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг шинэ гишүүн нэмэгдсэн. Тэр шинэ гишүүн болон comeback хийсэн дууныхын талаар бас бөөнөрөө ярилцах байгаа. Одоогоос 2-7 хоногийн өмнө Наблер хамтлагийн official Instagram хаяг дээр энэ хинбэ гэсэн постэр зураг тавигдсан байгаа. За тэгээд тэрхүү постэр зураг маань 3890 лайктай, 100 шеэртэй, 61 комменттэй ийм постэр зураг болсон байна. Ер нь бол Солонгос Монголгүй л хөөх ямар хөөрхөн юм бэ, хин юм бэ, үнэхээр хүлээлттэй байгаа шүү. Бас мөн яагаад 5 дахь гишүүн шинээр нэмэгдэж орж ирж байгаа вэ гэдэг асуултуудыг маш их асуусан байгаа. За тэгээд бид нар энэхүү гишүүнийхаа царайг яг маргааш нь буюу постэр зураг тавигдсны маргааш нь энэхүү шинэ гишүүнийхаа царайг бид нар мэдсэн байгаа. Талиа гэдэг нэртэй Солонгос гишүүн байгаа. Постэр зураг нь анх тавигдаад 5297 лайктай, 367 шеэртэй, 209 комменттэй ийм постэр зураг болсон байна. Аль улсын гишүүн бэ? Ямар хөөрхөн юм бэ? Үнэхээр нэг тийм нүдэнд дулаахан юм байна гэсэн ийм комментуудыг нэлээх авсан. Эерэг сэтгэлдэлтэй байсан гэх юм уу хүмүүс. Та бүхэн харахад ч гэсэн яг тийм байгаа зү. Би ч гэсэн харахад хөөх ямар хөөрхөн нүдэнд дулаахан охин бэ? Ямар гоё нийт юм бэ гэж ингэж харж исэн. Тэгээ амар том нүдтэй юм байна гэж харж исэн. За тэгсэн чинь нөгөө нэг comeback хийхдээ яг фэн уулзалтыг Наблер хамтлаг хийсэн байгаа. Фэн уулзалтаа хийгээд тэр фэн уулзалт дээрээ мэдээж эрэг өөрсдийнхөө хамгийн түрүүлж гаргасан No Limit гэдэг дууг дуулсан байгаа. За мэдээж тэгэж дуулж явахдаа дэглэлтэй дахиад өөр дэглэлт олгоод шинэ гишүүн орж ирсэн учраас ингээд 5 гишүүнтэйгээр бүжгэлсэн байгаа. Гэтэл тэр бүжгийн үеэр авсан бичлэгүүд интернет орчинд засагдсан бичлэгүүд нэлээд жоохон дуйлан шууганыг дагуулсан. Өнөөх нүг ямар хөөрхөн юм бэ? Ямар гоё юм бэ? Ямар нүдэн талаахан охин бэ гэжсэн охиныг маань ямар сонин авьяасгүй охин бэ гэж дүгнсэн үзэгчд. За тэр нь яасан бэ гэсэн чинь хамгийн ихний нэгдүгээр бичлэг бол нөгөө нэг рандом бүжиг бүжгэлж байсан. Бусад хамтлагийн дуун дээр бүжгэлдэг, рандом шууд тавьж гисэн аян дээр нь бүжгэлдэг тийм хэсэг байсан чинь Энигийн хэсэг байсан, мелодигийн бас хэсэг байсан. Тэгсэн чинь арталт нь шинэ гишүүн маань тэр бүжгийг мэдэхгүй байсан байхгүй юу? Өөр хамтлагийн бүжгийг мэдэх халавтай бас биш шүү дээ. Гэтэл тэр хэсгийн бүжгийг бүжгэлж чадахгүйсэн чинь ямар ч авьяасгүй бүжгэлж чаддаггүй тийм охиныг оруулаад ирчихсэн байна гэжсэн. Гэхдээ шинэ гишүүний бүжгэлж чаддаг хэсэг ч гэсэн явсан байдаг. Гэтэл тэр хэсгийг ерөөсөө хүмүүс энэ ингээ бүжгэлсэн юм байна штэ гэдэг талаас нь биш, зөвхөн бүжиглэж чадаагүй тэр хэсэгт л айгу point өгсөн, айгу ач холбогдол өгч хүмүүс ерөнхийдөө олж жоохон хейтэлсэн байгаа. Шинэ дууч гарлаа, шинэ гишүүн ирлээ, comeback хийлээ. Comeback хийсэн чинь дахиад дуйлан шууган болсон. Friday Night гэдэг ийм шинэ дуу гаргасан байгаа. За энэ шинэ дуу бол нэлээ нэг тийм юу гэдэг секси ч гэдэг юм уу, эсвэл ямар hot, эсвэл нэг тийм ямар зүүн юм бэ те, ямар зэрлэг айтем юм бэ, тахилт нь ямар cool юм бэ гэхээсээ илүүтэйгээр ер нь л бол нэг тийм айгүй enjoy-тох гэх юм уу? Тийм. Яг энэ үгт харж байгаа байхгүй. Нэг enjoy тоход те ингээ бөөндөө аяллаар яваад ингээ сунгаа нэг юм дуу сонсдог штэ, нэг юм сонирхолтой ч юм уу, нэг цаанаасаа нэг тийм enjoy тох дуу бол хийсэн бэ лээ. За тэгсэн чинь энэ comeback нэг сайн болж чадаагүй. Учир нь шинэ гишүүний үүрэг ройлыг ойлгоогүй. За шинэ гишүүн анханасаа рэп хэсгийг хариуцж авсан тийм гол гишүүн юм байна л та. Тэгсэн чинь хөөе шинэ гишүүн зөвхөн хитгэн мөр өглөөл тэл болоо юм. Тэгээ өөр хэсэг байхгүй мó, дуулахгүй мó. Тэгээ бүжиглэхдээ ямар сонин сул бүжгэлт юм бэ? Ямар ч гүйцэтгэл алгаа. Тэгээ нэг юм нөгөө нэг хөөрхөн нүдэн дулаахан, нөгөө нэг хөөрхөн гэжээс охин байна. Арай л жоохон унхаагүй юм шиг нэг тийм ямар ч сонин нэг юм гал цоггүй гэж монголоор ярьдаг шүү дээ. Гал цоггүй юм бэ? Амар тийм нэг унжисан улхар гэх юм уу? Тийм байгаад байна. Монгол хүмүүс байна. Яг тэгж хейдэлж байгаа. Солонгос хүмүүс болохоор ер нь бол нэг бас тоохгүй байгаа гэж хэлж
болохоор байсан комментүүдийг харахад ер нь хөвчлэн монгол хүмүүс л бэлээ. 찾지 않을걸 땀내 나처럼 못 놀아 아무리 밀고 당기기 밀당해도 또 시시해 Би тэрхүү comeback дуугийн сонсоод ингээд харсан чинь энэ бол нэлийн дээжгүй шинээр монгол үг орчсон байгаа. Хайртай шүү, би чамд хайртай гэдэг энэ хоёр үг тахилтын хэсэг дээр нь орж ирж байгаа. Гэтэ энэ хэсэг орж ирснээрээ надад бол яг монгол гишүүн байгаа шүү гэдэг тийм бас агуулгыг илтгэж байгаа болов уу гэж үзсэн. Гэхдээ яг тэр дуунд яг ач холбогдолтой тэр дуунд гоё цогцохоор үг байсан уу гэвэл би бол хувьдаа үгүй гэж дүгнэж байгаа. Шинэ гишүүний одоо тэр авсан үүрэг роль бол маш бага байсан. Ерөөсө хитгэн мөр өглөөл болоо. Тэгээ шинэ гишүүнээс өөр гоё юм хүсэж шүү дээ. Тэгээ жоохон өндөр юм байна. Өндөр учраас шинэ гишүүнийг хойно нэлээд зогсоож исэн. Зураг авалтан дээр ч гэсэн нэлээд захаар зогсоож исэн. Тэгэд энэ нь бол нэг таалагдаагүй. Юуны тулд шинэ гишүүн орж ирж байгаа лээ. Бүх хүн шинэ гишүүн дээр фокуслж байгаа шүү дээ. Тэгж хахад шинэ гишүүнийг яг гоё ингэж гаргаж ирж бас чадаагүй. Нөгөө дөрвөн гишүүнээ бодох юм бол айгүй сул харагдаж байгаа. Энд чинь шинэ гишүүн учраас улам эрч хүчтэй, улам энергитэй тий тэр одоо хамтлагийн vibe-ыг нэлийн эвдэж орж ирсэн ч гэдэг юм уу тий. Тийм сонирхолтой байх хэрэгтэй байтал ерөөсөө тийм биш байсан. Монгол үзэгчдийн одоо хүлээж исэн зүйл гэх юм бол Саягийн урт ус байсан. Гэтэл Сая үсээ бүр богинохон болгосон. Бүр яг эрэгтэй хөвгчөг болгосон. Тэгэд энэ нь надад ч гэсэн яг үндэ таалагдаагүй заяа. Сая яагаад үсээ ургуулахгүй улам ингээд богиносгоод байгааг нь би ерөөсөй ойлгоогүй. Тэгээ энийг нь яагаад хийж байгаа юм бэ гэхлээрээ одоо хүний мөр байгаа штэ одоо энэ хэсэг. Энэ хэсэг хитрхи удаан сууснаас, хитрхи бүхтийснөөс эсвэл ингээд хитрхи ингээд ингэснээс ч гэдэг юм уу яг энэ одоо энэ хуйн гэж яриад байгаа штэ. Энэ хэсэг ингээд овоочдаг штэ ингээд тоочдаг. Гэтэл яг Сая гэд тэр гишүүний энэ хэсэг нь яг ингэж товоож гарч ирсэн байгаа байхгүй юу? Одоо уул нь ингээд жоохон мөр ингээд дэш өргөлөө гэж тод эн чинь ингээд нэг юм ухаад ороод ирсэн юм шиг байх хэвчээ штэ. Гэтэл одоо яг миний хул нь бас яг тийм болох гэж нэг жоохон хуйнтаад гэх юм уу? Ингэж гарч ирээд байгаа байхгүй. Гэтэл яг ийм хуйнтай хүн чинь мөр нь яг ингэж хүзүүнээс ингэж ухаж орж ирээгүй л бол ер нь жоохон нэг юм надархуу юм байх юм бол та нар хараа. Дэше үсээ бочоор амар тэнэг харагдаж байгаа сте. Амар сонио харагдаж байгаа сте. Тэгээд эсэргээрээ жоохон ингэж өргөж өгөөд энэ мөр байхгүй бол яг үсээ боосон тохиолдолд бол айгүй гоё харагдана. Тийм учраас ер нь бол хуйнтай хүн үсээрээ ингэж хуйнгаа далт хийдэг. Үсээ аль болох задгаа тавьдаг, үсээ хоёр тал руугаа унжуулж орж ирдэг. Тэгэж ингээ хуйнгаа аль болох харагдуулдаг байхгүй. Эсэргээрээ энэ мөрөн жоохон гайгүй, энэ мөрөнд байх юм бол энэ мөрөө жоохон хараалдаг ч юм уу тий. Энэ хэсгээ далт хийгээд энэ хэсгээ илүү гаргадаг ч юм уу тий. Ийм байдлаар ингэж хүмүүс цогцолдог байтал бүхэл бүтэн айд бол үйжээж тий. Энд чинь стилист, артист байгаа л илгүү дээ. Тийм байхад Саягийн үсийг улам өргөж өгөөл, улам тайраал, мөрийг улам харуулаад ингээд тахаар амар сонин харагдаад байна. Яг үндэ та нар ингээд хардаа. K-pop idol гэдэг үгийг шууд тэр утгаар нь ингээд орчуулах юм бол K-pop шүтэн болчихж байгаа байхгүй. Нэгсэндээ бид нэр тэр хүмүүсийг үзэж шүтэнэ болгоно гэсэн үг. Тэр хүмүүсийг үзэж бид нар нөлөө авна. Тэр хүмүүсийг үзэж бид нар бишрэнэ. Тэр хүмүүсийг үзэж бид нар бас үлгэр дуурайлал авна гэсэн үг байхгүй юу? Үсээ ингээд суулчих юм бол нэрээ ингэдэм биш үү те. Хувцас ингээд өмсчих юм бол ингэж харагддаг юм биш үү те. Энэ айдол ингэж гисэн байна гэ. Ер нь бол яг иймэрхүү нөлөөллийг айдлаас амар их авдаг. Та нар Женийг мэдж байгаа шүү дээ те. Тийм учраас it girl гэдэг зүйл гарч ирж байгаа. За үснээс гадна хүзүүн нисгийг харуулах гэж байгаа. Ягаад мөрийг ингэж бөөрийнхий гаргаж өгсөн хувцас өмсгөөд байгаа юм бол би тэрийг ерөөсөө ойлгохгүй байна. Би Саягийн хувцлалтыг бүр ерөөсөө үсний стилистийн ерөөсөө ч ойлгохгүй байна заяа. Гэт хувцсууд нь амар сонин. Ингээд Саягийн яг тэр гой поинттай хэсгүүдийг нь гаргаж өгөхгүй байгаа байхгүй. Саягийн нүд айгүй гоё. Гэтэл ингээд чолкороо дарчин. Тэг бүр хийцараатай. Тэгсэн мөртлөө ингээд өсөхгүй болгоо хайчин. Амар сонин. Тэг аль болох далдлах ёстой хэсгүүдийн далдалж өгөхгүй. Baby Monster, Blackpink, ITZY зэрэг бүр маш том алтартай, үнэхээр чанартай бүтээлүүдийг харж, чанартай хамтлагуудыг харж бид нэр айдлоо болгож байгаа. Бүр үнэхээр чанартай юм болгоныг л бид нэр угаасаа үзэж харж одоо өсөж байгаа штэ. Гэтэл энэ амар алаантай өрсөлдөөн дунд ингэж удаан явах ч юм уу ингэж явах юм бол Монгол хүмүүс ч бараг үзэхгүй болж магадгүй байхаа гэсэн бодол гинт орж ирсэн.
ийм амар чанартай юмнууд дунд адилхан чанартай юм үзхийг хүснэ. Гэтэл гинт юм арай л юм сонин стил, сонин имижүүд орж ирээд тахлаар нэг юм чанарын шаардлага хангаагүй гэх юм уу. Тэгээд тахлаар нэг нүдэнд сонь тусч өгөхгүй байгаа байхгүй юу. Уул нь Монгол гişүүд байгаа учраас аль болох дэмжээд аль болох гоё дээшээ гарч ирвэл гоё доо гэж бодоод тахад гоё чанартай гарч ирэхгүй байгаа. Энийг шар ус байгаа. Энэ шар усан дээрээ ингээд улаан боолт зүүцэн байдаг. Тэр нь бол нэлийн дайжгүй гоё надад харагдчихсэн. Яагаад гэхээр шар усан дээр тийм тод өнгийн даруулга, тод өнгийн гоё хоршсон хувцас орж ирэхлээр айгүй гоё харагддгийн бэ нэлээ. Гэхдээ яг энэ шар устэйгээрээ удаан явах юм бол жоохон уйтгартай байна хаа гэж бодож байгаа. Тэгээ би ингээд бодоод тахлаар яг одоо би та нарт нэвтрүүлэг үзэж байгаасан шүү дээ. Тэр нэвтрүүлэг дээр хүртэл ээж гарч ирдэг байхгүй. Хүн нэг personal color гэж байгаа шүү дээ. Гэтэл яг үүндээ personal color нүдний харцтай бас айгүй чухал үүрэг гүйцэтгэдэг гинэ. Жишээлбэл айгүй хурц харцтай хүн байх юм бол үсээ хитрхээ шараарч гэдэг юм уу те бороор нэг тиймэрхүү зөөлөн өнгөөр будахаар ерөөсө тохирдохгүй гинэ. Тэгэхээр хүний нүдний харцаас айгүй чухал гэж байна. Одоо жишээлбэл миний харц жоохон хурц ахгүй юу. Гэтэл би үсээ шав өнгөөр ч юм уу эсвэл нэг бор өнгөөр бодуулах юм бол ерөөсө зохихгүй. Тэгээ эсрэгээрээ жоохон тод яг хав хар өнгөөрөө давхраан доошоогоо тий илүү зохин доошоогоо байх юм бол тэр хүнд хурц өнгө жоохон сонир харагдана. Эсрэгээрээ яг гоё тэр дүүлгөөн, даруухан, намуухан тэр өнгө аясыг нь илтгэж өгсөн одоо стил, имиж, бодолт байх юм бол илүү гоё натурал харагддаг гэжсэн. Тэг би яг тэрнтэй санал нийцээд байгаа байхгүй. Эсрэгээрээ N-ийн харц жоохон нэг тийм ширүүн, им зөөлхөн намуухан харц бол биш байгаа байхгүй. Айгу нэг тийм галтай, цогтой нэг им цаваас сэргэлэн зэ. Гэтэл тийм одоо хүүхдэд, тийм айдолд үсээ нэг шав шараар будаа хийчих юм бол бас жоохон сонин. Эсрэгээрээ тэр шар үсэн дээр хурц өнгийн даруулга. Тэгээ хурц өнгийн нэг юм шийдлүүд орж ирэх юм бол бүр айгу кул харагдчихлээ. Мелодигийн хувьд гэх юм бол миний одоо харах дуртай айдлуудын нэг стайлинг ч гэсэн нэлээд дайжгүй гоё санагддаг. Дээрэс нь мелодигийн биеийн харьцаа. Тэгээд үсний стил нь нэлээд надад таалагддаг. Дөнгөж дебют хийгээд нэг л дуу өгчөөд тэгээд ингээд ийм удаан алга болоод камбэк хийнэ гэдэг бол ер нь бол жоохон хэцүү шттэ. Байнга л ингээд харагдчихл байхгүй л эн чинь нэг өдөрт хідэн тэрбумаар контент орж ирж байгаа лээ. Тэгэхээр айл болохгүй хурдан чанартай юм контентууд хийжээж илүү олон үзэгчдийг одоо байлтанд авахулж чадах юм болов уу гэж хараад байгаа. Комбекийнхаа интервью өгсөн ярилцлаганд орсон байгаа Наблера хамтлаг маань. Тэгээ Наблера хамтлаг ярилцлаганд ороод яагаад шинэ гишүүнийг оруулж ирсэн бэ? Яагаад шинэ гишүүн байх ёстой гэж үзсэн бэ гэдэг асуулт асуугаагүй. Энэ мэдээж эрэг онцгой хэвээрэл үлдчихсэн. Тэр яг үндэ би ч гэсэн мэдхийг хүсэж байгаа байхгүй. Яагаад шинэ гишүүн нэмсэн бол? Яагаад шинэ гишүүн оруулж ирэх шийдлийг гаргасан бол хэн гаргасан бол гэд тэдрийг нэлээх мэдхийг хүссэн. Гэтэл тийм асуулт асуугаагүй ярилцлаган дээр нь эсрэгээрээ одоо өөрийнх нь зүгээр танилцуулга болон ямар үүрэг ролтой орж ирсэн. За дээрэс нь Наблерагийн одоо фэнүүдийн талаар бас ярилцсан, фэнүүдийгээ юу гэж нэрлсэн гэдэг талаар. Тэгээд миний санаж байгаагаар Wings гэж нэрлсэн. Наблера гэдэг бол ерөнхийдөө яг тэр эрвэхинүүдийн одоо бүжгийн цомирлог гэх юм уу? Бүжиж буй эрвэхинүүд гэх юм уу? Нэг тиймэрхүү байдлаар бас орчуулж болох юм байна лээ, ойлгож болох юм байна лээ. Одоо Wings гэдэг бол далавчийг нь хэлээд байгаа юм байна лээ. Нисэх тэр одоо зүйлүүдийг нь тэгэхээр нэлийн уулан гоё юм гоё утга агуулгатай гоё имижтэй хамтлаг байгаад байдаг. Хоолой байна уу, өглөлт байна уу байна тий. Тэгж яхад стилист нь л нэг л болохгүй байгаа юм да. Стайл нь нэг л болж өгөхгүй юм шиг надад санагдаад байгаа. Би ганцаархнаа тэгж мэдрээд байгаа юм болов уу? Та нар юу гэж бодож байна? Наблерагийн стайлыг та нар юу гэж бодож байна? Тэгэд за амар их юм ярьчлаа. Ямар ч тач тэгээд комбек хийсэн Наблера хамтлагтай баяр хүргэе. Тэгээд хоёр монгол гишүүнийг ол хизээд ямагт үргэлж дэмжих болно. Наблера хамтлаг маань утгагүй гоё одоо уран бүтээлүүдээрээ гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Глоw up хийж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дараа чимчлэг хүртлээ төр баяртай. Миний жоохон хоолоос үз.